эрхэм баялаг эрдэм. Санжийн Дочингийн нэрэмжит хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд санхүү эдийн засгийн дээд сургууль. Өсөж өнөржин өөдлөн дэлгэрсэн 90 жил. Монгол Ардын хувьсгал намын 2 дугаарыг хурлын тогтоол. Гаалийн орон савыг зүй зөксөөр нэмэн байгуулах, гаалийн бүхэл хэргийг үзэх, хянах, байцаах, бүртгэх, бодох зэрэг албан хаагчдын орон тоог бүрэн гүйцэтгэх. Гаалийн явдлын тухай сургууль байгуулж, боловсруулан сайжруулах хэл зүйлийг гүйцэтгэн явуулбал захинаа. 24 онд чинь Монгол улс бол үндсэндээ шинэ үндсэн хуулиа баталсан байхгүй юу? 21 дугаар сургуулийн тэмд байсан. Дээр үеийн сангийн яамны ажилчдын байр гайлын төв сургууль гэж байх үед байсан. Богдыг олж өгсөн байсан гэдгийг тийм байсан одоо манай сургуулийн сурагчдын байр тэгээд нэг давхар байртай даваа хэлэндээ тогтсон сургууль байсан шүү манай сургууль. 1924 онд Монгол Зөвлөлтийн хувийн нийлүүлсэн банк байгуулагдаж бүгд найрамдах Монгол Ард улс үндэсний мөнгөн тэмдэгтэй боллоо. За одоо энэ эдийн засгийг чинь нэг залах хэрэгтэй, удирдах хэрэгтэй. Тэгэхээр боловсон хүчин хэрэгтэй болно да. Тэгээ тэр боловсон хүчин гэж бэлдэх гэж энэ сургуулийг л одоо тэр 24 онд байгуулсан байна шүү дээ. Үндэсний худалдааг хөгжүүлэхэд мөнгөний нэрвас ихэд санхүү эдийн засгийн мэргэжлийн хүмүүс олноор шаардлагатай байна. Энэ шаардлагыг хангахын тулд худалдаа санхүүгийн сургууль бүс байгуулагдаж байна. Bir надвесор Монголын гэгээлнүүд улсын систем банкд орсон сургууль санхүүгийн сургууль. Тэр үед бол энэ сургуульч одоо хагас сэргийн зохион байгуулалттай гэж байсан юм. Бүр анхнаасаа энийг зохион байгуулсан хэрэг шүү дээ. Тэгээд энэ утгаараа аваад үзэх юм бол энэ сургуулийн түүх гэдэг манай орчин цагийн Монгол улсын түүх бол тэр чигээр байгаа байхгүй юу? Танхимд сургуульд хичээл задлаж үзээгүй хүнд бүхэл юм ийм л байх ёстой байна, ийм л байдаг юм байна гэж бодож хүлээж авчихсан болохоос биш. Энэ манай тэр сургууль тийм байдаг сэнэтрэ гэж бодох юм надад байгаагүй л дээ. Сургуульд ямар мэрэгчтэй, ямар боловсролтой хүмүүсийг сурах уу гэдэг бол том асуудал байсан байна. Уушин сургуулийг хийгээгүй учраас зүгээр Монгол бичмэнтэй 4 гаруй тоо юу яах гэдэг тийм залуу хүн ирээд бэлтгэл ангид орж байсан юм. Тэгээд ерөөсөө баг сургууль төгссөн, доотлол нь одоо баг сургууль төгссөн. Тийм хүмүүсийг авч сургая гэж тийм шийдвэр гаргасан байсан. Тэр үндсэн дээр бол одоо сургууль 4-р анги төгссөн хүмүүсийг авч байсан. 4-р анги төгсөгч багасаар данд 2-р анги төгсөгчдэр хангах явдал 1950-аад оны дунд үеэс бүрэн 4-р анги төгсөгчдэр хангдаг болсон шүү дээ. Тэгээд бэлтгэл анги болсон. Намайг тэр байх хугацаанд 4 жил болоод нэг анги төгсдөг байсан. Тэгээд талын эмэгтэйчүүд доод талын эрэгтэйчүүд байсан хэрэг шүү дээ. Энд би ясны төрөл сууж сурагч байхдаа. Тэгээд дэлхийн байдлыг хэлэх байна. Дөнгөж багш шиг сайхан заадаг багш байлаа. Тэгсэн дэлхийн өөрөнхий гэж ярьж байгаа юм. Тэгээд дэрэгдэнэ авжихэн нутгаж байгаа нутгийн хязгаар доторх дэлхийн гарч байсан хүн чинь ертөнцийн гарч байсан гэж гэн хатгаар өөрөнхий сэтгэх юм байна. Өөрөнхий юу юм бэ гэсэн шиг бодож сууж байсан. Дүүрч үсгээр бичдэг, сигнал хөлдөн, сигналаа гартаа хүлээсгэж хөлдөөгээр гаргаж сигналаа хичээлээ бичдэг. Тэр зүйлийг чинь авч хэлж байна. Өмнөд одоо өмнөд штэ нэхидээ скиямтор уган костюм Дулаан бодохтой зэрэг бахиал тавьж өгдөг хүүхдүүдтэй. Тийм очааны том машин ордог хожигоор явган хаалттай дөрөв том ийм төгс цагтад ийм айл хашаад хаалт гэсэн тийм байсан шүү дээ. Хогтой манай чонгаар байгаа тийм том хаалт байсан. Сургуульч өөрийн машин ачаад явсан. Тэгээ номонд видео нэг Ford машин
манай захирал өгдөг байсан. Тэгээ ер нь зөвхөн сургалтаар гэхгүйгээр цааш нь ажил дээр нь ер нь одоо мэргэшүүлэх асуудлыг бол сангийн яам тэр үед бол анхаарал гарч байсан. Баягал дэлхийн байдал түүх. Миний санджаагаар одоо юм гэдэг гэж. Эдийн засгийн байгууллагуудаас мэргэжилтэн бүжиж хичээл заадаг байсан. Товчхон сайд гэдэг ч бас эдийн засгийн санхүүгийн өндөр мэдлэг боловсролтой хүн байх шүү дээ. Шингийн нэрмжтэй санхүү эдийн засгийн санхүүгийн сургууль гэж байгуулсан байх уушин дэр юм. Бүгд наримдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн тушаал. Сангийн яамны сайдын 10 жилийн ойг үрдийн дурсгал болгон санхүүгийн техникумын сургуулийг нөхөр Санжин Давчингийн нэрийн дор явуулах хэмээсэн нүү зүйтэй тул ёсоор баталж хойш явуулан гүйцэтгүүлсэвэ. Улсын маршал Өргөг Жинжин хорлоогийн чойсон. 1936 оны 11 сарын 21. Ардын засгийн гихэн үеийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг нийгмийн улс төрийн зүтгэлтний нэг бол Санжин Давчин. Давчин 1895 онд Сайн Уянхан аймгийн Элдэнбэлийн хошуу одоогийн Өвөрхөн аймгийн Үлзийт сумын нутаг 9 зүйл хэмээх газар тайж хасын хамжилгаар Санжин 2 дугаар хүү болон мэндэлжээ. Давчин 12 наснаас гэрээр бичиг үсгийн боловсрол олж 1908-аас 1912 онд хошууны тамгын газар бичээч, аймгийн чуулганы бичээч, түшмэлийн албыг хашгиулсан байна. Тэр сайн бичээч байсан дээр орос хэлээр ярьж ойлгодог байжээ. Давчин 1921 оноос 1939 оны хооронд өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашиж байсны дотор сангийн яамны сайдаар 13 жил хассан байдаг. Давчин улсын банк байгуулах, үндэсний мөнгөнд тэмдэгт нэвтрүүлэх зэрэг чухал ажлыг удирдахын зэрэгцээ сүмээс гарсан лам нарт зориулан хагас сая төгрөгийн зээл олгож хар болсон лам хүүхдүүдийг санхүүгийн техникумд тусгай анги гарган сургаж байжээ. Давчин 1939 онд улс төрийн хэлс хэрэг тэлмэгдэж 1942 онд зөвлөлт холбоот улсад заазлуулсан байна. Энэ хавьяасын сэдвийн гүүр юу хүртэл энэ хэсэг бол манай хөдлийн газар байсан дээ. Энэ хүн баруунчлалсан сэлбийн зах хүртэл том хашаатай. Тэлийн байртай, эсклад агуулсан гараажтай ийм бүх юм бол байсан дээр энэ дутамгийн байхгүй. Зоёртой. Энэ хүн урд зоёр байдаг байсан тийм ээ. Энэ хажуудаа. Өөрөө ногооны газартай, өөрөө малтай, өөрөө тэмээтэй. Тэгэхээр зоо хорин тэмээтэй байсан юм. Ногоогоо өөрөө хангасан. Малаасаа хэрэг цайныхаа мах хангацдаг. Тээврийг тэмээг энд ойр зургийн бас машинтай мөрд хэрэгтэй. Тэр үед сангийн яамны болсон хүчний хилцээний дарга банкагаа гэсэн байсан юм байна. Тэр бид нийтийн байранд суудаг хүүхдүүд өглөө үрээ татаж гимнастикт гардаг. Данхаагаа тэр хүмүүс үргэлжил тэр үед өглөө цагсаатаа гарч байна уу? Орой бас онцгой өмнө жагсдаг номтой байсан. Тэрэн дээр зөөнө гэсэн шиг ирдэг тийм хүн байсан. Өөрөөр хэлбэл зөвлөлтөд бэлтгэгдсэн Монгол улсын санхүү эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтийн анхны хүн сэдв бол Баяр санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөж анхны төгсөлтөд тэр Монголоос төгсөж ирсэн байна. Тэгээ шууд хичээлийг эрхлэхээр тэгээд бодлого сангийн яамнаас тавьсан болсон шүү дээ. тэгээд Цэдэнбалдаар дээшээ өндөр албан тушаалд явахдаа энэ эдийн засгийн албыг хөгжүүлэх ёстой гэж зөвлөлт олгох ёстой. Гэрээ хэлцлээ бол жил бүхэн зөвлөлтөд мэргэжилтэн бэлтгэх ийм ажлыг эхлүүлсэн. Сангийн яам бол санхүүгийн техникумнаас болцоод яамандаа ажиллаулаад тэгээд хойшоо Оросд бол санхүү эдийн засгийн дээд сургуульд их явуулсан гэж байсан. Ялангуяа эрхүүгийн одоогийн байгалийн эдийн засаг эрх зүйн одоо их сургууль гэж байгаа шүү дээ. Тэр лөө бол маш олон явуулсан байна. Тус яамнаас үүний үрд холбоот улсын санхүүгийн дээд сургуульд сургуулилахаар явуулсан Ямжаагийн Цэдэнбалын бий
Уул сургуультай удаан жилээр туйлын сахилга хатуулжалтайгаар сууж зохих мэрэгжилд сайнаар суралцсан төгсөж ирсэн явдалд баярыг хүрэн сайшаан тэмдэглэхийн хамт Юмжаагийн цэдэн болын биеийг уул сурсан мэрэгжил боловсролын байдлыг дагуулan тус яамны харьяат санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгчээр томилуулан ажиллуулсугаа. Юмжаагийн цэдэн болын бие нь тус сургуулийн бүх хичээлийн талын ажлыг эрхлэхийн хамт зарим онц тусгай мэрэгжлийн хичээлүүдийг багшлан заах үүрэгтэй байваас зохимоо. 1938 оны 9-р сарын 16. Молон бит хоёр бол 50 оны 1 жилийн төгсөж 56 онд молон манд санхүүгийн команд захирлаар ажиллаж байхдаа одоо энэ шинэ байшин бол хамгийн уртаны шинэ байшин санаач барьж байсан юм байна. Санхүүгийн техникум чинь өөрийн яг тусгай хичээлийн програм, тусгай мэрэгжлийн хичээлийн програм гэдэг тийм зүйлүүд ерөөсөө багш нар өөрсдөө боловсруулдаг юм байсан байна. Санхүүгийн техникумын багш Балчин Нямд гавьяат багш цол олгож 300 гаруй хүнийг төрийн дээд шагнал одон медалээр шагналаа. Эрхүүгийн одоо сангийн яамнаас хойно эрхүүгийн улсад аж ахуйн дээд сургуулийг явуулж сургасан хүмүүс дотроос бол 9 хүн сангийн сайд хийсэн гэж ярьдаг юм байна. Нэг сургуулиас сангийн яамны эдийн засгийн удирдлагын одоо 9 сая төгрөг гэдэг нь зүгээр тохиолдлын асуудал биш л дээ. Том багш байна, гавьяат багш байсан, тагар гэж багш байсан, бас гавьяат багш байсан. Тэднэрийн одоо ачаар гэдэг чинь бас нэг нэлээ одоо санхүүгийн бүртгэлийн талын эдийн засгийн талын мэдээлэлтэй болж чадсан юм л да. Энэ санхүүгийн сургууль бол энэ Монгол улсын эдийн засгийн боловсрол ашигтай гэдэг. Санхүү эдийн засгийн дээд сургуулиас төрөн гарсан Монгол улсын ерөнхий сайдууд 9 дахь ерөнхий сайд Сэнгэлтийн Жигжижжав, 13 дахь ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбол, 15 дахь ерөнхий сайд Думаагийн Сотном, 22 дахь ерөнхий сайд Эренчин Ямын Амар Жаргал. Манай сургуулиас зөвхөн санхүүгийн мэрэгчлэн төрснөөс гадна урлаг спортын олон сайхан авьяастай алдартай усад төрсөн. Олимпийн анхны мөнгө медальт Жигжидийн мөнгө батаа спортоор хүндэтэй хаваа яваа. Энэ сургуулийг төгсөөгүй байхад одоо спортод хөгжтэй хүн гэж дээр явах тач авах гэж байхад би мэрэгжлээ заавал эзэмшнэгээр техникумд төгсөө багш болоод мөн эдийн засгийн дэд сургууль гэж бас зарад тусдаа лидер нэгсэх байсан шүү дээ. Тэр сургуулийг төгсөө шүү. урлагийн салбараас гэж ярих юм бол одоо манай ардын жүжигчин Данчаа алдартай хүчин ариуна тоглодог ардын элч киноны зэвсэр манай утга зохиолын ноён орлууд болсон сегментийн гаатуу бэгцэн юм болон ер нь манай сургуулиас олон ерөн хэрэгчид төрсөн шүү. Сампингийн эрх зөөхөнч гэсэн сансрын ододыг багтаадаг юм. Тоо гэдэг хязгааргүй ч гэсэн толгой дотор багтдаг юм. хүмүүс би зүгээр 10 хэдэн настай хүүхэд байхдаа би энэ сургуулийн хаалгаар орж ирээд би ийм шүлэг бичиж ирсэн. Би төлөвлөгөөний амьд ажиллаж байхдаа энэ одоо энэ 2 жилийн өмнө байна. Энэ жилийн өмнө бол босч хадгаа 80 хэдэн давхар байшин гэж суур дээр бол биеийн тамирын сайхан зал байсан. Би тэрний төлөвлөгөөний амьд байж байхдаа бас одоо дэмжиж вариант бариулж байсан юм. Энэ санхүүгийн сургууль гэдэг чинь санхүүгийн сургуулийг өсөж өөрчлөлт бол сангийн онцгой үүрэг гэсэн. Ер нь бидний чинь юу хүснээ авч чадж байсан шүү дээ. Тийм бас юу хүснээ авч чадсан чи юу хийж чаддгаа хийх ёстой. Маш их олон секс дугуйлан ганцаараа төрдөг байсан. Биеийн тамираа өсгсэй байсан. Энэ халсан хүнсэг бих хот гэж юм байна. Би тэр багш байсан. Чөлөө байгуул тэгээд саалраа гэж саатанд бэлтгэсэн юм аа. Манайх нэг хэсэг чөлөө төхөөр бичиж байсан. Чөлөө төх нэлээд сайн багтай. Сагсан бөмбөгөөр тэр үед эмэгтэйчүүдийн баярын тэмцээн гэж жил бүхэн явдаг байсан. 14 жил дараа нь нэгдүгээр байв.
энэ сургууль орсон. Энийг одоо мэдэх хүн бий байхад волейболын тэмцээн гэж жил бүхэн явдаг байсан. Тэнд 21 жил дараа нь нэгдүгээр байна. Би саксофонд үйлсэн фокс тоглодог гэсэн. Тэр үед манай санхүү эдийн засгийн дээд сургуульд бас мөн олон тухайн үеийн саксофоны лигт маш сайн амжилт үзүүлж тоглож байсан олон нийтийн танил болсон олон тоглогч нар санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн оролцож суралцж байсан. Энэ сургуулийн түүх бол орчин цагийн Монгол улсын түүх юм. Эренчин ямын амар жаргал. Санхүү эдийн засгийн техникумын 50 жилийн өмнө баярын хүрээнд улсын драмын театр болсон. Монгол Арабын хөлсгөл драмын төвийн улсын төвчмийн урлагч гишүүн бөгөөд нарийн Монгол Арабын улсын сайдны зөвлөлийн нэгдүгээр онцлогчдор гаргажээ. Монгол Арабын хөлсгөл драмын төвийн бөгөөд нарийн Монгол Арабын улсын сайдны зөвлөлөөс тус техникумын 50 жилийн өмнө ирсэн баярын бичлэг уншиж Төвхраа сайдны зөвлөлөөс үүнд хадгалагдах дурсгалын хүндэт тугаар шагнсныг тус сургуулийн хамтлагийн төлөөлөгчдөд гардуулсан. Тус сургуулийн захирлаа сургуулийн түүхэн замтын тухай дэлгэрэнгүй ярьлаа. Энэ манай сургуулийн техникум байж буй хамгийн одоо хоёр ган гой зүйл юу байсан бэ гэдэг ерөөсөө нэг уралдаан, оноо уралдаан, сурлаг, хүмүүжил, сахилга бат, ариун цэвэр, соёлжил гэдэг энэ олон зүйлийн уралдаан бол маш их үр дүн өгсөн гэж үздэг. Тэгээд одоо энэ дансны харьцаануудаар ч бас ахвал сэргийлчдийн тэмцээн маягтай зохио байгуулаад хэн төргөн бодлоо тэгэл тэрүүгээр ч бас аваргаан, гавар хөөхдгээ шалгаруулдаг байдаг. Тийм бас хийж лээсэн л да. Тэр нь тэгэхээр багш нарт яг тэр бас нэлээ хүн тусч байсан ч байж магадгүй тэгэл. За ер нь сайхан сургуультай одоо тэр үеийн сургууль төгссөн юм бол ямар ч дээд сургуульд ороход тэр мэдлэгийн потенциалаар авдаг. 1954 онд ороод 55 онд Монгол улсад анхудаа одоо хам намрын мэт гэдэг эхэлж жил дараа нь эцгийн сангийн ачаалт явдаг байлаа. Тэр үед ч нэг энэ сангийн ачаалттай ч нэг ерөөсөө оюутнууд үрчил ажиллаж явж байсан байсан. Тэнд одоо хүүхдүүд маань хичээл хийхээс гадна ажил амьд ядаж хоолоо хийж одоо чаддаг болж байгаа шүү дээ тэнцээч нь очоод. Энэ сард ажилд ороод оюутнууд бүртгүүлээд эхлэхээр сангийн ачаалт явуулсан хүүхдээ орхиод стокнес гараа бүртгүүлээд орхиод явдаг. Тийм цаг байсан одоо. 63 онд би сургуульд захиалал болчиход дараачихан үеийг сайхан байж өргөж ажилттай байлгахын тулд 4 жилийн сургуулийн 1 жилийн практикийг хийлгэчээд дараа нь одоо буцаагаад явуулдаг болсон бол манай хүүхдүүд төгсөөд байнга ажилттай болох энэ үйл хаалга нэгдсэн. Техникумын түүний дотор санхүүгийн техникумын сурагчдын нэг онцлог шанар нь бол мэрэгжилдээ их дурлсан их тэмүүлэлтэй байлаа гэдгийг онцолж хэлмээр байна. Яам тусгай газрууд бол ерөөсөө үл манай санхүүгийн техникумаас хүүхд авах гэж хаадаг байсан. Ерөөсөө дээд сургууль их бол хаадаг байна. Санхүүгийн техникумыг авах гэдэг дандаа манайхаас салбар яам дээр бодсон хүмүүс манайхаас хүн авч. Монгол улсын банк санхүүгийн системд тулгын чөлөө болсон боловсруучдыг үе 100 ширхэг тус бэлдэж ирсэн. Тэгэхээр би эрдмийн уурхай болсон сургууль юм аа. Ландрах ухаанаас ер нь бод сургуулиас эхлээд энэ санхүүгийн сургуульд сайн өгдөг байсан юм да. Тэгээд манай сургууль бас нэг тэр үед жижигч байгаа. Нэг шатаа доошоо нэг шатаа өгсөн. Тэгж хоорондоо хөргөлдөн одооных шиг ингээд харагдаад ингээд тавьдаг шүү дээ. Ингээд ч бас нэг сургуулийн дотоод сектор бол их сайн байлаа. Благодарим Монгол улсын сангийн яамны сайд модон жамсан санхүү эдийн засгийн техникум байгууллагын 60 жилийн өдрөсөн баярын төвийн нээж Монгол Арабын хөлсгөл намын төвхрооны улсын төвчмийн гишүүн намын төвхрооны нарийн бичгээр модон жамсан Монгол Арабын хөлсгөл намын төвхроо бүгднэр Монгол улсын сайдрын зөвлөлт тус сургуулийн хамтлагийн дэрүүлсэн баярын бичгийг уншиж гардуулсан. Техникумын захирал болон техникумын 60 жилийн өмнө зэрүүлсэн хэлбэр хийж
Өнгөрсөн 60 жилийн дотор тус сургуулийг бүртгэх тулсууны дунд мэргэжилтийн 15,800 гаруй хүн төгсөж байна. Экономикийн улсуудын аж ахуй соёл үйлчилгээний бүх салбарт үргэлжлүүлэлт ажиллаж ирснийг онцлог хэмээн. Намайг захирал төгсдөө томдогдож ирсний хойд жил нь буюу 84 онд сургуулийн маань 60 жил болох байсан. Тэгээд зүгээр тойр сууж байгаа одоо чи сэтгэлдээсээ юм ярьдаг тийм арга барил ерөөсөй байгаа. Хамгийн анхных би өөрийгөө одоо анхны ардчил бий болгосон гэж бодож явдаг. Монгол улсын эдийн засгийн өмнө одоо ямар зорилт дэвшигддэг байсан, ямар хүндрэл гарч ирсэн, яаж шийдэж байсан тэр бүх юм бол бүгд энэ сургуулиар дамжиж ямар нэгэн байдлаар энэ сургууль дээр тусгалаа олж хэрэгжиж байсан юм аа. Техникумын үеийн хичээлийн эрхлэгчид бол одоо бүх юм бол нэг юм одоо журам нэг юм хайрцагсан юмд л одоо нэг юм хатуу тэрийг тэр хатуу байхыг журам одоо юу гэдгийг энэ бүгдийг бол яг л сургууль нэг л шаардлагаар ингээд явж ирсэн ийм юм. Манай өргөдөлч нь цэргийн анги барьж ирсэн. Тэгээд цэргүүч нь бол уцаатай цэргийн усууд учраас авторч гавахгүй. Би бол одоо ерөөсөө энэ өргөдөлтийн барилгатаа 4 жил өвөл хавар зүүн бол энэ дээр зогсож идэг байсан. Энийг нь чанартай барихгүй бол цэргүүч автуудаа эзэмшүүл ороод очихгүй баа хард нүрээр ороод авчихна гэж айгаад. Бадан багш залуу захирал аж ахуй ажлыг бол маш сайн ер нь юм руу харсан. Оюутан хүмүүсийн хүмүүжил рүү анхаарсан. Тэр сургуулийн чанар хичээлийн агуулга програм энэ бүхнийг бол манай миний орлого захирал байсан. Одоо гавьяа багш, юм сургууль багш. Миний орлогч байсан. Тэгээд заахын нэгтэй дарга нарыг цэцгээ багш, эцэдэн хичээлээр хэвтэж байсан. Тогоо багш нэг ухааны заахын нэгтэй дарга байсан. Гэмжөөг асуулцсан зай. Санхүүгийн заахын нэгтэй дарга байсан. Хүчтэйгээр нэгдлийн дарга нар бүх багш нараа зохион байгуулдаг. Сургууль таны юм бол би энэ сургуульд байж байхдаа урлагийн дугуйлан гэж одоо хийж байсан. Тэгээд хөгжим заадаг, бас бүжиг заадаг, жижигхэн юм үзэгдэл ийм дугуйлан гэртэй. 74 онд техникумын 50 жилээр энэ бичгийг анхны уус өрийг бид тавьсан шүү дээ. Тэгээд тэрнээс хойш энэ 7 сар ингээд бичигдээд явж байгаа. Улаан сарны хамтлагаар 1986 онд боловсролын болон соёлын тэргүүний ажилтны Төмхөө багш юмас ажиллагаа анх байгуулагдсан юм хамтлаг. Тэгээ чи бол бүжгэлдэм байна. Тэгээд энэ манай сургуульд тийм бүжгийн хамтлаг байгуулгач гэдэг ийм саналыг бол тавьсан. Цаан сарна гэдэг нэртэйгээр байгуулж исэн. Жил арай бүрээгүй нэрээ ерөө соёлын улаан сарна гэдэг нь арай илүү их хүчтэй залуучуудыг бэлдэж чадхаар юм. Одоо ингээд улаан сарны хамтлагийг тухайн бидний үеийн улаан сарны одоо хамтлагтай харьцуулах юм бол өдөр шөнө шиг ийм ялгаатай зүйл байгаа. Бүжгээ яаж сурдаг гэсэн гэхээр тухайн үед нөгөө нийтийн бүжгийн газруудаар очиж сурдаг гэсэн. Намайг орж ирэхэд манай сургуулийн зарим хүмүүс асуусан. Чи вайсер гэдэг үг асууж байсан. Тэгэхээр би буруу юм хэлчихгүй одоо ярьж чадахгүй гэсэн би мэдхгүй гэдэг утгаар хэлсэн чинь үнэхээр мэдээж чаддаггүй. Хэлсэн чинь нөгөө чинь вайс буруу юм гэдэг чинь их мундаг хүний шинж үйл юм байл л гэж хэлсэн. Тэр утгаар намайг ойлгож өгөөж байгаа. Вайс буруу юм гэдэг залуу юм тийм. Улаан сарны хамтлаг. Тэгээд санаанд улаан сарны хамтлаг тусдаг бүжигчнэр нь орж ирсэн. Улаан сарны хамтлаг тийм манай тоочсон ингээд зашаа тийм найз чинь өгүүлдэг. Тэгээд тэрнээс хойш одоо улаан сарны хамтлаг маань 13 удаа болсон. 13 удаа явуулсан. Дэлхийн авармын тэмцээнд бид нэр 2011 онд анх Монгол улсаа Азад төлөөлөд оролцлоо. Арчин холбоо гэдэг байгууллагыг бол 1989 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан. 1980 оны сүүлчээс дэлхийн коммунизм задран унж
монголчууд 1990 оны цагаан морин жилдээс болоод үүлэн чөлөөний наргамыг инагшин Монгол түүхэн нэгэн боломжийг гарган ирж эцгээс хүүд дамжин хэрэгжүүлсэн тус гайхалтай зүйлийг бүтээн. Тэгээд олон багш нар цаагаараа дэмждэг байсан да. За бидний бүр олон тусалж ирсэн багшууд шууд орж ажиллаж ирсэн баг. Мондоо гэж багш. За багш нараас болоод бие камерын багш зүүн багш болоод оролцсон компьютер тухай цэнгийн багш компьютер багш байсан мондоо багш шигтгэвтэй оролцож байсан. За манай ангийн багш хөлтэй багш байсан. Энэ бүтлэгийг бол дэмжиж ажиллаж байсан хүмүүс яг санаа нэгтэй. Одоо энэ коллеж гэдэг юм байгуулъя гэдэг санаа хүртэл хийгээд програмын бэлтжихэд тэгээ одоо хичээл хаяж зохион байгуулах энэ бүх ажил тэр хүн оролцож байсан. Тэгээ энэ бол аюу бас их шахалт аргуудын дүнлэл явсан гэдэг бид тухайн үедээ хүүхдээс учраас мэддэггүй байсан. Тодорхой термин зүйл одоо жишг гараагүй учраас боловсролын яамнаас энэ асуудлыг шийдэх байхаа. Боловсролын яамд одоо албан бичиг хөрвүүлж ирсэн хүүхдүүд одоо тэр үедээ манай сургууль бидний ярьж ирснээр бол хувьсгалчлалтай сургууль дээр бол хувьсгал хийж хэлсэн энэ нь бол тэр түүхийн хичээл оруулахгүй, төлөвлөгөө эдийн засгийн хичээл оруулахгүй, орос хэлний хичээл оруулахгүй, орон нутгийн хичээл оруулах, англи хэл оруулах гэсэн боломжийн хэрэг нэр өнөхөд шууд сургуулийн төлөвлөгөөс тэр дорн баг хичээлийн дундуур тэрийг ингээд хасаар хийгээд явжсэн. Тэр хичээл болоод ерөөсөн 30 үдчихсэн төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн хичээл бол тэр чигээрээ солигдоод яг зах зээлийн харилцааны хичээлүүдийн эхлэлүүд эдийн засгийн онц гэдэг юм те англи хэл гэдэг юм хичээлүүд орж ирсэн. Бүгд наримдах Монгол ард улс ардын боловсролын сайдын тушаал 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дугаар 69 Улаанбаатар хот эдийн засгийн коллеж байгуулах тухай бүгд наримдах Монгол ард улсын засгийн газрын 1991 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар зал Яамны байнгын зөвлөлийн 1991 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн тушаахан 1. Эдийн засгийн өргөн мэдлэг чадвартай нэгтлэн болгогч, татварын байцаагч, брокер, дилер зэрэг мэргэжилтэн бэлтгэх эдийн засгийн коллежийг 1991 оны 2 дугаар сарын 15-наас санхүү эдийн засгийн техникум үндсэн фонд багшлах боловсон хүчин материалыг баасан дээр түшгэлэн байгуулж ажиллуулсан. 2. Эдийн засгийн коллеж байгуулсантай холбогдуулан санхүү эдийн засгийн техникумыг 1991 оны 2 дугаар сарын 15-наар тасалбар болгон татан буулгасан. Боловсролын сайд урт насны. Энэ утгаараа бол манай сургуулийн коллеж болсон. Энэ бол Монголын хамгийн анхны коллеж. Амар жаргал захирлаар коллеж болоо. Захирал хийж чадах гэсэн чад англиар хэлээдэг гэсэн гэж уцаас чигээдэг үнийг би одоо асууж байсан байхгүй одоо сайн хүн сургуультай авчираа тэмцэхэд гэж бодоод байгаа юм биш. Үй чиний аймтай захирлаар ирэх гэж би ихээр гайхаа. Залуу хүн одоо урам шижгэлсэн залуу байсан. Цагаан морин жилийн шинийн 1-ний өдрөөр эдийн засгийн коллежийг байгуулах тухай шийдвэр гарч ирсэн. Одоо 3 захирал ирээд юу өгөхтэй бүгдийг зоригтой өөрчилж байсан. 20 шохон багш ажилдаа салгагдсан байдаг баха. Тэрэн дотроос ахуусуудыг аваад бусд нь бол одоо битгүүрт авах хүмүүсийг битгүүрт нь гаргаад одоо үлдэж байгаа багш нарын авчирсан одоо ер нь шаардлага босоод бас явна. Шинээр бид нар гадаад одоо дээш гэж байдаг бас сургууль хүмүүст явуулах замаар илүү одоо зах зээлийн дэсгт нийцсэн өндөр мэдээлэлтэй болсон хүчээр багш болсон хүчнийг тэгшүүлэх юм асуудал яригдана. Тэгээ өөрчлөлтийг бол одоо хэн нэгэн хүн хийж таараа шүү дээ. Яг бидний шоудад явдаг амар нэрээр манай одоо чигний гадаад ажиллаж хамтран ажиллаж. Тэгээд би гадаад ажиллаж тэр шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх түүхэн өөрөө бол үндсэндээ эдийн засгийн коллежид ногдсон бас. Сурах орчин гэдэг нь их чухал зүйл. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол одоо хамгийн чөлөөтэй байж болох те үзэл бодлоо илэрхийлж болох академик хэрэгчлэлд ганц орчин бол сургууль. Их сайхан баг үрдсэн л одоо би ч өөрөө захирлаар очичхоод тэгээд хамгийн түрүүнд одоо тушаал гаргаад ажилд орж байсан хүмүүс манай Бачаргал захирал байна. Амар зэрэг багш захирал ураад
Үндсэндээ бол шин сургуулийн одоо удирдлагын богийг бол нэг ийм 3 хүн бүрдүүлсэн. Хамгийн харамсдаг нь бол Орос хэлний хичээлийг багт оруулахгүйгээр хасж ирсэн. Орос хэл бүр хааштай хэлтэй байв. Ялангуяа одоо үед ч гэсэн орос хэлтэй нэгтлэн аав ээж манай сургуулийн мундаг нэгтлэн хүмүүстэй байдаг. Тэрээс орос хэл байхгүй болохоор тэр зах зээл бол бидний хүн бэлдэж өгч чадахгүй л байна. Ээж аав нартай очиод тайлбарлахад баг хэрэг ямар юм хэлээд гэж асууж ирсэн тохиолдол нийлтэй. За нэг хэсэг манай сургуульч ингээд хавар ингээд хичээл маань тараад зуны амралт хэлдэг. Амралт хэлтэнгүүд бид дандаа байгуулж болгон салхин гардаг гэсэн. Амралтанд чаас 20 он бид бол тэрний өрөөс ойлгохгүй юм жишээ хэлний болоос эдийн засгийн амралт гэдэг чинь нуурын зураар байдаг. Гэхдээ бид нар юу сонирхож байгаа юм бэ? Тэр нөгөө тэр эдийн засгийн амралт гэдэг нь ойлгох гэсэн амьд хэлийг одоо бид нэр хийж байгаа. Амгалан бол авсаж англи хэлийг ганцхан онтой. Ганцхан онтой одоо ингээд огсойсон байна. Өдөрөө л бид нар анхудаа англи хэлийг багшинчдэр ойдон гэдэг хамтдаа сурч ирсэн юм. За миний хувьд бол би эрдэмтэн нэрмжлэгийн давхарнуудтайгаар бас эрдэм шинжилгээний ажлыг хариуцж хангахыг хэлсэн. Тэгээд манай одоо 3 цагт гэж бид нэр ярьдаг юм да. Амраа багштай, амраж байгаа багш, Батбаяр багш, Бацаал багшийн маань гаргасан анхны бичсэн номдоо эдийн засгийн суурьхан гэдэг номыг бичгийн машинаар зохиод тэрийг картоноор хавцлаад тэгээ оюутнуудаа хүргэдэг байсан. Уншилдаг байсан. За тэгээ сургуульд багшнараа бэлтгэх ажуугаар материал гаадын сайжруулах хэрэгтэй. Тэгвэл том юу ч байх. Бүгдэнд нь за чи хичээл орох шүү гэж нэг англи ном бариулаад. За чиний гал одоо юу болж байгаа. Одоо манайд ч яхах бол тоо сайн байсан тэрний дуртай сонирхолтой хүмүүс л орж ирдэг л дээ. Харахгүй мэрэгчлийн манаас. Тэгээд дээр нь тийм хүмүүсийг бас одоо сэтгэлгээний задлах улам их одоо жинхэнэ хүн болоход төлөвшүүлэхэд бол маань хэлнээс болон гадаад хэлүүд орж байгаа. Тэр өөрчлөлт бол тэр олон хүмүүсийг өөрчилж хүмүүсийн сэтгэл санаанд ч гэсэн их л хэцүү гэсэн мэтлээ одоо тэр хийхээс арга байхгүй тийм л хэрвээ хуучин багш нараараа шинэ юм өөрчлөлт юм бол тэр бол санаа багтахаар Бидний одоо зааж исэн хичээлүүдэд өөрчлөлт гарч бид нар шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээлүүдээ одоо бэлтгэж заах юм шаардлага гарч ирсэн. Тухайн үеийн тэр нийгэм эдийн засгт гарч ирсэн өөрчлөлт яг энэ сургууль дотор бүр жинхэнэ утгаараа явагдаад байгууллагын өөрчлөлт явагдаад тэгээ бараг бүх багш ажилтнууд 90 гаруй 30-аас доош төсөө залгууч үзсэн. Би зүгээр өөрийгөө бол сондын шалгаж ирсэн л. Тухайн үед одоо цэвэрлэгч нартаа шалыг яаж угаахыг л заадаг байлаа шүү дээ. Бусад ихтэй сургуулиуд компьютерийн чиглэлийн хичээлүүдийг програм зохиох тийм чиглэлээр заадаг гэсээр манай компьютерийн үйлсээ яг хэрэглээ талаас нь заадаг ийм анхны сургууль байсан. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй сургуулиуд бол байнга өөрийгөө судалж байдаг. Байнга өөрийгөө хөгжүүлж байдаг. За тэгээд дээрээс нь одоо гадаад дотоодын түнш янз бүрийн байгууллагатай хамтын ажиллагаа их өндөр түвшинд хэрэгжүүлдэг. Гэхдээ тэгээ тэр үед чинь нэг удирдлага багш нарын хооронд ч нэг тийм ялгаа байгаагүй, насны хувьд нэг зөрүүтэй байгаагүй, бүгдээрээ ирсэн, ирээд удаагүй байсан. Тэгээд тэр бол аюу өөрмөц тийм уур амьсгал байсан сургуульд бол техникумын суурин дээр босч байгаа орчин цагийн тухайн цагийнхаа дуудлагаар цоо шинж одоо юмнуудыг гаргаж ирэх гэж оролдож ирсэн. Хуучин санхүүгийн техникумд байсан бүх ном утаага уулгамаар хүчирсэн гээд бүгдээ агтлагдаад 60,000 номтой байсан маань бид нар хамаг номоо агтлаад 7,000 номтой болж ирсэн. Тэгээд 7,000 номтой тэгээд дээрээс зах зээлийн эдийн засгийн ном ерөөсөө байхгүй. Хоёрдоо Монгол улсад бол Самоосны эдийн засаг энэ суурь ухаан маань бол экономикс гэдэг ном маань бол хоёрхан ширхэг байсан гэж боддоо та нар. Бусдын үгээр дандаа одоо хуучин ном Сатлын үеийн ном одоогийн шинэ үе таахгүй байхгүй. Тэгэхээр одоо яа болсон юм бэ? Английн байгууллагатай нийлж ном авч байсан. Номын сандаа. Английн номуудыг одоо хэдтагаад аваад номын сандаа англи хэлний номтой болгож байсан. За цааш нь Японы
компьютер техникийг авсан. Би 19 сүүл 21 компьютер өнгөцөд дурагтай ийм одоо материалуудыг авчихсан манай сургуульд. Бид үнэтэйгүй юм болоод авч тануулж байсан. 2000 он бол ерөөсөө оюутнуудын гар дээр тавих сурагчид бол эхнээс гараад эхэлсэн. Хий, бүтээ. Өөрчлөе гэдэг тэр хүсэл эрмэлзэл бол байсан. Тэгээд залуу насны тэр нэг одоо эрч хүч, эрд зориг бол одоо Николай имийг давхад тусуулсан л даа. Өсөж өнөржин өөдрөн дэлгэрсэн 90 жил. Би бол хүүхдүүдэд хайртай. Бүр дэндүү хайртай. Бистэн багшаас айгүй хайдаг байснаа одоо айгүй боддог байхгүй. Үндэ айдаг. Өглөө 7:30-д ирдэг. Чи өөрөө оюутан байхдаа 3 минут хоцрох. Багш учраас 3 минут хоцорноо гэдэг чинь 30 хүн үлээж ивэл чи 90 минутын ажил алдчихна гэсэн үг. Тухайн үед бол тэр чинь өстой дарангуулагч гэж хэлэх нь холгүй. Тэгээд нөгддөг цухтаадаг тий алдаар авч болохгүй гэдэг нь айгүй анхдаг юм шаардлагатай. Тэгэхээр би өглөө 8 цаг болон таалгаа бариад багш оюутан чи оруулахгүй болоод тэгээд орж ирэхдээ зэрэг багш ороод хоцрох гэхээр оруулахдаа одоо хэд доор хийн тэгэхээр л одоо ихнэр намайг шаалж тоглоо хийдээ оюутан чи багш сайн мэдлээ багшаа сайн байна уу тэрний тэр та сайн байна уу даргаа гэдэг. Тэгэхээр дараагийн удаа нөгөө дарах чинь бас оцрохгүй үгэн уучлаарай багш гэдэг ч байгаа. Би тэгээ сая төсөгчдийг ихээр тэгжсэн. Сайн байна уу дараа гэж би мэдлээ. Тийм л байгаа. Тэрэл дараасан байгаа. Ийшг авчтаа сургуульд авах. Ийшг авчтаа анх удаа нүүлдүүлж байгаа. Энэ урилгаар авсан чинь ийшг авч нэг ч таараагүй. Анхлээд бүтгсэн цагаас эхлээд хүүхдүүдтэйгээ баг зарим нөгөө материалын үзэхтэл огн нэг юм уншиж тогтоож эхлэв. Тэгээд анхны лекцэнд орох хэрэгтэй байсан байна. Тэгэл давхар орсон чинь нэг ч удаа чиний царайч харж байгаа юм. Хөөе мандрах чи надад ирдэг. Эртний хязгаарны зарим мэдчихэв. Тэгэл хүүхдүүд бүр гайхаад ингээд. Жаад самбугийн сургууль гэхээр хүмүүсийн харьцаа байдал өөр өөр байх. Тэр маш хөвчтөн нэр өгдөг. Тэр сургуулиар тийм сургууль багхгүй. Хаанч гадуур яхад наас болох юм бол ихэнхдээ сургууль ярьдаг. Зах зээлийн үед хүмүүс одоо 5-6 жил гадаадд сургууль зурчаад ажилгүй болж байхад 2 жил сурсан сургуулиараа 20 жил хоолой орж ирээд 2 дугаар гар үсэг зурж ингэж явсан гэж их хүндүүд ангаар нэгтгэх юм. Тэгж ярьж байгаа. Банкнд ороод ороход хүртэл нэг юм VIP өгчдөг л өгчдөг байна. Ой багш хайрж яаж байна? Энэ бол одоо багш хүн гэсэн айгүй юм сайхан одоо мэрэгжил. Тэрний л одоо амтыг би одоо хүртэл хэлж байгаа. Ямар нэгэн байгууллага хаалт миний хүүхдүүд байдаг. Жил бүрийнхаа төгсөлтөөс 1-2 хүүхдийг одоо багшлах ирээдүйтэй, сонирхолтой тэгээд тухайн жилийнхаа шилдэг төгсөгчдийг багшаар авч ажилладаг байсан. Сургуулийн төгсөгч илүү чадвартай ажлын байрны боловсролыг хангаж байгаамаа. Монгол улсын нийгмийн хөгжил чимээгүй нэг урагшаа авч явдаг тийм хүчийг бол манай сургууль төгсөгчд бол бүрддэг. Тэр юм том сайд болсон юм. Багшаа сууж би баг юм чи хийгээд хүүхэл ямар нэгэн хөдөлгөөн бүүс сайд гэж шууд хөдөлгдөг юм аа. Аврагч маань ирээдүйс энэ фотоо аваад сургуульд нөгөө ийгээс яваад энэ санаа аврагч юм шиг байна. Тэгээ одоогийн бидний одоо гадагшаа үзүүлээд байгаа тэр англи ам одоо энэ Сингапур эдгээр байсан сургуулиудын тэр одоо имижийг оруулж ирсэн юм аа. Тогтой, өөрийн гэсэн бэлэгдэлтэй, эрхэм зорилготой. Энэ сургуулиас миний авч үзсэн амьдралдаа ингэж өнөөдөр ингэж хэрэгжүүлж явдаг маш сайхан нэг зүйл бол манай сургуулийн багш нар хүнд ингэ мэдлэг олохдоо хичээлээр заагаад өрөх биш. Тухайн сурагч ингэж тухайн мэдлэгийг өөр юм болгож авч иж байгаа гэдэг. Хүүхдүүдийг тийм
эвтэй, найртай, хамт олонч тийм болгож чаддаг. Санхүү эдийн засгийн багш нар бол их чанга нэлээд одоо бид нарыг суулгаж юм хийлгэж гэж хичээл болоод яс зааж. За тэгээд дээрэс нь шалгалтаа бол нэлээд хатуу шалгуураар авдаг. Тэгэхээр энэ боловсролын магадлал итгэмжлэл гэдэг бол тэр хэмжээ тоо монгоор тавьдаг тийм стандарт биш. Нэг талдаа нэр хүндийн чимшээ зүгээр нэг тэмдэг тамга авах гээд байгаа чимшээ тийм дүр зураг хөндлөнгөөс нь харахад хүмүүстэж бод юм шиг байна. Бид 2001 оноос эхлээд 2005 онд анхны одоо хөдөлтийн магадлал итгэмжлэл гэдэг сургууль өөр дээр бүх өөрийнхөө үсэн хөтөлбөрөөр туршиж тэгээд магадлал итгэмжлэл хийгдсэн. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эсийн хөтөлмөр маань анхны бүрэлдэхүүн сургууль болж одоо томорч өргөжөд байна. Үед Монгол улсад дипломын дарга сургуулийн анхдагч байсан өндөр хүчтэй улс орнуудын магистрийн хөтөлбөртэй хамтарсан анхны хөтөлбөр байлаа. Санхүү эдийн засгийн техникум гооч манай суурьнд төгсөн техникум коллежийн бакалаврын зэрэггүй төгсөгчдийг хамруулах зорилготой байсан. Тэднийд нөгөө богино хугацаанд бакалаврын хэрэгэнтэй төгсгөлтийн зорилгыг агуулж анх эхэлсэн. ЭСЭ буюу олон улсын мэргэжлийн хөтөлбөр бодогчийн холбоо гэдэг англи төвтэй ийм холбоо байдаг. Энэ бол дэлхийн 170 орнд бүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цол болгодог ийм одоо олон улсын байгууллага. Тэгээд Монгол улсаас ганцхан манай сургууль сургалтын хэрэгжүүлэгч байгууллагын лицензтэй ажилладаг. Тэгээд бид нэр сургалтын чанараараа алтан одоо чанарын статусын бослыг хангасан. Анх өдрийн хөтөлбөрийн бизнес менежмент ангийн төвлөрийг одоо нэг 10 бүртэг Далианы сургууль руу яваад хамгийн анхны явдал хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлсэн. Мөн Далианы бүтээнгийн сургуультай хамтарсан олон улсын эдийн засгийн бодлого хөтөлбөрийн хятад хэлийг хариуцсан ажил юм аа. Энэ өртгийн өдөртөлтөд юм гэж бид бас нэг Монголын бизнесүүдэд хэрэглээ болгож байгаа юм шиг. Манай багш судлаачид өөрийн судалгааг хийж эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрсдийн дуу хоолойг хөргөсөөр ирсэн. Тэгээд цахим журнал гээд оюутан өнөөдөр хичээл татсан бол бүх хичээлийн татсан мэдээллийг багш нь оруулдаг. Оюутан нь өөрөө арчдаг. Эцэг их нь арчдаг. Сургуулийн удирдлага ерөнхийдөө ямар оюутан хичээлийг таслаад байгаа гэдгээ арчдаг. Багш суралцагсад удирдлага эцэг эхчүүд орцогч талуудад ерөнхийдөө бол мэдээлэл түгэн шууд босноор авах. Янз бүрийн банкнуудын эзэмшлийн хуралдаанууд байдаг. Тэгэхээр эзэмшлийн хуралдааны нэг шалгуур үзүүлэлтээр юм шиг бүтээлийн номдын бичлэгийг бичихтэй санхүү эдийн засгийн дээд сургуулийн бүтээлийн стандартын дагуу бичих хэрэгтэй гэж. Баян чинэлэг гэдгээс гадна эрх мэдэлтэй тийм үү. Үүний цааталт нь олон агуулдаг. Амжилтанд хүрэх боломжийг л оюутан бүртээ олгодог. Үнэхээр ч энэ одоо эрхэм зорилгоо биелүүлж чадж байгаа сургууль гэж би боддог. Төвлөрсөн, баталгаажуулагдсан ийм сургууль болтлоо хөгжсэй явдлаа. Өнөөдөр ингэж бодоход бол хэвээр шиг санагдаж байна. Тохиолж бас цаг заварсан, олны хүч олсон ийм ажил байсан. Ерөнхийдөө гадны туршлагыг харгацаад өөрснөө гадаадд явж танилцаад манай сургууль дээр хэрэгжүүлснээр судаа. Одоо ингээд харахад бол манай сургуулийн сургалтын бааз Америкийн бод зэрэг ихтэй сургууль төгссөн. Гадаадын оюутнууд ямар нөхцөл боломжид суралцдгийг тэрийг бол манай сургууль одоо энэ сургуулийн шин байгууллагаар тэр боломжийг бол Монголд нээж гаргаж өгсөн гэж би боддог. Багш нарын сенат гэдэг энэ бие даасан гэж бол өргөн эрхэмлэлтэй, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь өөрөө олон улсад жишээ болсон юм зүйлтэй. Ер нь энэ олон улсын магадлалтай холбоотой өнөөдрийн хүртэл сүүлийн эдэмжлийн энэ эрхчтэй, энэ хүрттэй дээр агүй зорилготой байсан юмнуудыг бид байнгын ардаа, байнгын сургамж, гэхдээ энэ нэргээд өөр амжилтын баталгаа болох юм. Иймэрхүү замуудаар одоо явах юм боломжийг олгосон болов гэж боддог. Дэлхийд бас нэр хүндтэй санхүүгийн мэрэгчсэн шинжээч нарын холбоо гэдэг байгаа. CFA институт гэдэг байгаа. Санхүүгийн менежментийн бакалаврын хөтөлбөрөөр тэр байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг. CBSP гэдэг дэлхийн байр багцлал хийдэг байгууллага 2010 оны алтан од гэдэг шагналаар манайхыг чарж ирсэн.
муудах, зөвлөлтөх тохиолдлууд айгүйх гардаг байсан ч гэсэн бид нар бүгдээрээ л нүдэндээ гоё тэгээд тэр SPSP гэдэг гоё юм нүдэндээ авцсан байсан учраас тэнд төлөө явцсан. Эндэж хүрч чадсан. Айдаг хүмүүс бол байсан намайг шийдэн шоолд нэг тухаараа хараад шилнийхээ дээгүүр ингээл харах тэр заа болох байж байна гэл. Тэгэхдээ би багш нартай маш их итгэл үлээлгдэг байсан.